монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагч 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг. Ямааны мах нь халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай мотой болон ааш муутай айрынаар найруулагч ундрахтай хамтран хүргэж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ Bolt Flavor ураатай Black Thunder Япон Choco Bar хамтран ажиллаж байна. За мөн өнөөдрөөс өглөө бүр Gat Pro нэмэх ашигтай бактери хамтран ажиллаж байна. Өглөөний минь дээрээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өглөөний минь сайхан амарв. Сайхан амарсан. За өчигдрийн Hot Topics-ийн YouTube-ийн комментараа бүгдээрээ Hot Topics-ийг эхлүүлье. За өчтөрийн комментууд дундаас нэг баясан амар гэд хоёлаа ч нөгөө дахин яриад байгаа манай Израиль сонсогчид их байна гэд ялангуяа нөгөө Иран Израилийн дайны үеэр манайхан чи их комментчлээ бит хоёр ч бас нөгөө нэг бит хоёр энэ дээрээс нөгөө тренд мэдээгээ ярингууд тэндээсээ нэг газар дээрээс нь бит хоёрт аягүй их мэдээлэл өглөө штэ. За баясан амар алтан зүрхтэн амар мийгээ. За тэгсэн чинь баясан амар маань өчтөр коммент хийсэн. Би бүр энийг уншаад үнэхээр миний сэтгэл хөдлөлөө. За Израилаас мэдчилж байна. Өнөөдөр Hot Topics-ийн Израиль улс дахь сонсогчдын анх дугаар уулзалт боллоо. Гоё гэцтэй. За тэгээд алтан зүрхтэн гих машинист залуу амар мий гих сэтгүүлч хоёр сайхан залуутай уулзаад хамт өдрийн хоолнд орж цагийг сайхан өнгөрүүллээ. Сайхан нэвтрүүлгээрээ дамжуулан сайхан найзуудтай уулзаж танилцсандаа баяртай байна гэсэн чинь доор нь коммент ирсэн байна. Тэгэхээр за алтан зүрхтэн бичсэн байна. Амар мий та хоёрыг хараад хөөх ямар царайлаг хүмүүс вэ гэж сандарсан шүү. Манай орчин үеийн монгол залуучууд мэдлэг боловсрол хил ус царай зүс гэд маний үеэс үнэхээр өөр болсон байлээ гинэ. Гоё юм а. Би тэгтээ нэг өчтөр ингээд уншаад нөгөө Hot Topics-ийн сонсогчдын Израиль дахь анхны уулзалт. Хоёр бүр тэгээ энэ бүр орцсон те. За ер нь жоохон ингээд ер нь амар том харагддаг дэлхийн ертөнц харагдаж эхэлж шүү. За дараагийн улсад гэхгүй. Дайлар мордож одод. Гэтэ би нэрнгээс Израильд очихыг мөрөдөг очиж үзээгүй. Тэгээ Израильд очивол бас таньдаг хүнтэй байж болох юм байна. Үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд ийм олон одоо монголчууд бас Израильд байдгийг Hot Topics-ийн комментоор л олж мэдлээ шүү дээ. Тэгээд газар дээрх мэдээллүүдийг шууд яг ингээд монголчууд маань нэг нэгнтэй мэдээлэлтэй хуваалцаж байгаа. Үнэхээр гоё байна. За одоо яг энд ингээд Иран бөмбөгтөлд одоо байхгүй байна. Ингэсэн байна гэхээр мэдээ бол харах бол нэг асуудал шүү дээ. Яг газар дээрээс нь бас мэдээлэл гэдэг чинь шаал ондоо үнсгдэг. Тэгээд бас Израилийн одоо сонсогчдод дахин минь төргий гоё коммент байна. Баярлалаа. Тийм. Үнэхээр би огшсон. Би бүр ингээд нэг англи дээр бид нар ярьдаг шүү дээ. Made my day гэд яг ингээд одоо би өчтөр энэ комментиг өчтөр орой унсан л да эхлээд баясан амрын комментиг тэнгуут ингээд нөгөө миний ингээд дотор огшоол би их гоё санагдсан. Яагаад ч юм. За дараагийн коммент June Mash ингэж хэлсэн байна. 55,000-аар 4 хүн нэг удаа хоолн тунд ажгүй мэднэ шүү. Буудалт нэг хом гэсэн байна. За Таиландд юу зарцуулж авч байгааг хэлж байна. Тийм. 500 баат бол 55,000 байсан тий. Тийм. Тэгэхээр чи бас нэлээд их юм амжуулж болохоор мөнгө юм байна. За Hot Topics-ийн өнөөдрийн сэдвүүд рүүгээ орцгоё. Тэрнээс өмнө би нэг коммент уншаад тий. За Со баяр сок 425 гэж хэлсэн байна. Тондо муу 2 удаа гинэ. Би Тондо муу 2 удаа гинэ. За энэ дээр би нэг тайлбар хийе. Яагаад тэгж хэлсэн бол мэдгүй би л нөгөө тондо муу болохоор үгүй амуулж миний нэр. Яг тэгсэн байна. Тэгээ би тайлбар хийх гэдэг л да. Хэрвээ муу гэвэл би л муу байгаа маань ариугүй сайн л гэж хэлэх гэсэн юм аа. Үнэ оош. Би заавчлаарай. Жохон сэтгэл хөдлөлчлөө. Мэдээлэл рүү оръё. За мэдээлэл рүү оръё. За миний бэлдсэн мэдээллүүд ер нь Их Британь төвтэй байна. За ер нь бол Америк нэгдсэн улсад бол драфт эхэлсэн. Гэхдээ драфтаар нэг нарийн юм бүгдээр ярихгүй бах. Драфтаар хин сонгогдсон гэд өчигдөржингөө дүүрэн өчигдөр драфт гэсэн. За NBA драфт гэж болдог шүү дээ. Жил болгон NCAA буюу яг NBA мэргэжлийн сагсан бөмбөгийн доотлын дивизионд байдаг одоо супер тоглогчдоос багууд сонгож авдаг. Гэхдээ энийгээ сонгохоо драфт гэж нэрлэдэг. Сонгох нь бас тусгай юм нүүд дүрмтэй одоо хамгийн бага муу амжилт үзүүлсэн багууд нь илүү сайн төрүүлж сонгогч одоо супер сонгогчдоос авдаг тий. Драфтд ер нь NBA ирээдүйн түүхийг бол илэрхийлдэг одоо юу гэж хэлж болно. Одоо үйл ажиллагаа гэж хэлж болно. За Майкл Жордан, Леброн Джеймс гэдэг энэ бүх одод бүгдээр л драфтаар сонгогдсон. Ихэнх нь одоо супер гэж би сонсож байсан. Ихэнх одоо супер одоо тамирчид бол ерөөсө драфтын нэгээр орж ирсэн ийм тамирчид угаасаа л байдаг. За тэгээд ирээдүйн одоо одод бол тодорхой болсон драфтын одоо драфт NBA драфт гэдэг хайлт бол 500,000-аас 1 саяын хайлттайгаар өчигдөржингөө ер нь гүйлээ. За энэ удаагийн драфтын маш онцгой тохиолдол 1977 оноос хойш анх удаа цагаан хайртай хүн драфтын номер 1-ээр сонгогдож байна. За тэр залуугийн нэр бол Cooper Flag.
За одоо 1950-60 он хүртэл бол сагсан бөмбөг гэдэг бол цагаан арьсд хүмүүсийн спорт байсан бол үүнээс хойш 67 оноос хойш ерөөсөө за би л ер нь бараг л дандаа л арьстай хүмүүс хардаг байсан бол ийхүү бас их сонирхолтой бас дүр зураг сүлд харагдаж байна. MVP NBA-ийн одоо MVP-г Никола Йокич 3 жил дараалж авсан байна уу? 2 жил дараалаад энэ жил авах хэрэгтэй байж ер нь л бас цагаан арьснууд ингээд тэргүүлж байгаа. За тэгээд энэ одоо бүхийг өргөжлүүлээд бас их сонирхолтой үзэгдэл гарч ирж байгаа. Cooper Flag гэдэг. За энэ залууг драфтын нэгээр Dallas Mavericks баг авлаа. Зөө. Би нөгөө драфт гэдэнгүүт би нөгөө нэг одоо чи мэднэ дээ. Би байтхаа ингээд нөгөө чи байтхаа нөгөө сонсогчд мэдж байгаа. Юу ихэр би спорт бас айхтар сайн мэдгүй. Би драфт гэхэр ингэж боддог байсан. Коллеж ч юм уу ингээд нөгөө их сургуулийн түвшиндээ тоглож байгаа тоглогчдоос сонгож авч яана гэж боддог байсан. Тийм. Яг тэр процесс муу юм уу тийм үү? За. Тэнгүүт би бас давхар ингээ өрсөлдөөн явдсан болов уу гэж би сая бодсон чинь. Тэгвэл одоо ингээ нөгөө манай одоо хин явж байгаа штэ. Майк Шарвжамц. Тийм, Майк Шарвжамц. Тэр маань одоо ингээ бас ингээл магадгүй драфт дээр сонгогдох бас боломжтой гэсэн үг үстэй. Боломжтой. Ер нь бол Майк Шарвжамц бол Азийн хамгийн түүхэнд хамгийн авьяастай Аз тоглогч гэдэг. За драфтер орж ирэх нь үгүй юу? Драфтер бол сонгогдох нь үгүй сайн мэдгүй юм. За тэгээд тэр нь бол энэ жилийн драфтууд бол ингээд тодорхой болсон. Тэгэд бас нэг сонирхолтой нь драфтын номер 2 байла. Дилэн Харпер гэдэг хайлт бас нэлээд орж ирсэн. Энэ өөрөө Рон Харпер гэж томогт 5 удаагийн NBA-ийн аврагын хүү юм байна. За ингээд удам дамжсан бас ийм үзэгдлүүд гарч ирсэн. За үүнээс өмнө спортод удам дамжсан. Спортод бол түүх нь бол 100-аас 150 жилийн түүхтэй байдаг шүү дээ. Бөмбөг гэдэг. Иймэрхүү үзэгдлүүд баг байсан. Одоо гэтэл ингээд Мессигийн хүү, эсвэл Роналдогийн хүү бас их амжилт удам дамждаг болж байгаа юм сонирхолтой үзэгдлүүд бас нэлээд түгээмэл гарч эхэлж байна. Дилэн Харпер гэдэг ийм одоо онцгойлох тоглогчд нь энэ байла. За Дилэн Харперыг бол Сан Антонио Спурс авсан байна. Нөгөө хойлоо ингэ дандаа ярьдаг штэ 2 үе дамжсан улс төрч 3 үе дамжсан улс төрч гэх мэтэртэй тэгсэн чинь одоо ингэ нөгөө 2 үе дамжсан спортсмен буюу одоо нөгөө тамирчин гэж ярих нь штэ тэгэхээр династи гэж ярьдаг тийм. Тэгэхээр сагсан бөмбөгийн династи гэдэг. За Ким Кардашианыг инфлюенсерийн династи гэдэг. Үнэ нөгөө алдартай байгаахад л алдартай байгаа штэ тий. Тэнгүүт одоо яг одоо нэгээр сонгогдсон байгаа 60 он 50-60 он гэдэг чинь одоо нөгөө арьсаар яг ялгаж яснаас хоошоо өнгөт арьснууд ингээд цойлоод ирсэн гэсэн үг болж байна шүү дээ. За тэгсэн чинь анхны удаа баг ингээд сүүлийн удаа гарч ирж байгаа энэ Cooper Flag гэдэг залуу болохоор яг энэ дэр ингээд өгцөн байгаа зурган дээрээс би хараад би ч нөгөө оюутан бахта спортын төв ордонд лиг их үздэг байлаа л да. Чи ер нь бүх үзэн лиг үзэн тэгэл явж идэв шүү. Тоогоо хийж байгаа чи. Хүзээж надад ч нэг юм билээ. Би мат 1-2-ийнхоо цагаар лиг үздэг байсан. Харин тэгээ тоогож явахгүй юу гэж тэгээд YouTube-ээр комментлуулаад зүгээр. За тэгсэн чинь энэ Cooper Flag-ийг харсан чинь хараагийн харцагын яг нөгөө төвийн тоглогч одгийн санагдлаа л да. Од баярууд одоо Австралид байгаа. Тэгээ нөгөө одгийг яг ингээд бичлэг нь одооч баг юун дээр YouTube дээр байдаг баг. Яг ингээд нөгөө нэг юугаа бөмбөгөө оруулчаад яг ингэж орилж исэн бичлэгийн шууд ингээд санаанд орж ийн л да. За бүгдээ хамтран ажиллагчаа танилцуулах. Манай нэвтрүүлэгтээ Bolt of Flavor-оор тэ Plug Down-аар хамтран ажиллаж байна. За ийм гоё бүтээгдэхүүн. За энэ шүү дээ. Японы шоколадны зах зээлийн борлуулалтын тоо хэмжээ гэдэг үзүүлэлтэйдэг. За үнийн дүн биш, борлуулалтын тоо ширхгээрээ номер 1-т ордог бүтээгдэхүүн. За яагаад гэхээр энэ үнэхээр какаоны гашуун амт болон шоколадны чихэрлэг амтлыг үнэхээр гайхамшигтай хослуулсан шаржигнөр бүтэцтэй тийм онцгой шоколад гол нь үнийн хувьд их боломжийн та бүхэн CUJ 25-аас аваад энэ үнийн боломжийн Япон шоколадыг Монголд одоо ингэж идэх боломжтой болсон байна. Одоо бид нар чинь нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаа яг ямар хуу төвшөнд явж гин гэдгийг бас ингээ маркетингийн судалгаа жил болгоо авдаг да худалдаж авдаг тий. Гэсэн чинь Intage SRI гэдэг компани одоо 1960-ад оноос хойш Японд үйл ажиллагаа явуулж байгаа бас юм маркетинг судалгааны компани хийсэн энэ одоо 2024 оны 1 сараас 2024 оны 12 сар хүртэлх борлуулалтын тоог үндслэн гаргасан судалгаан дээрээс Японд үнэхээр борлуулалтаар номер 1-т орсон. Тэрээс бит хоёр ингээл ямар нэгэн байдлаар нэг алдаршуулах гал худлаа үг хэлээгүй. Энэ бол ингээ баталгаатай ингээ мэдээлэлээр ингээ яалчгүй нэгт орсон Японч сонгож идэг ийм шоколадыг бол танилцуулж байна. За тэгээ Японч энэ амт
амьтны хувьд бол юм хийн гэж янзын ард юм юм аа. Тэгээд ерөөсөө ялцчихгүй эдмэр санагдтал гоё юм хийн, савлгаагаж гоё хийх юм. Бас их юмд хандахтай их нарийн хандах юм. Ийм гайхамшигтай бүтээгдэхүүн бүгдээрээ бас Монголдо авах боломжтой, идэх боломжтой боллоо. Тэгээд энэ гол нь яг одоогоор урамшилтай байгаа гэж би санаад байна. Урамшилтай байгаа энэ үед нь та бүхэн CUJ-25 угаасаа бүгд л орж байхдаа нэг амсаад үзээрэй. Санал болгож байна. Үнэхээр амтаа. Тэгээд дээрэс нь энэ Black Thunder бол нөгөө одоо ингээд юу өөрөөсөө ингээд десерт хийдэг янз янзын зохиодог ютубер чинь гой комент гэдэг. Хийм боор тий. Йоо хийгээл хийгээл идмэр санагдтал видеонууд байдаг. За тэгэхдээ ингээд ямар шоколадтай хойлол зүгөөрөө гэж бас боддог хүмүүс ээж магадгүй. Black Thunder бол яг ийм одоо шоколаданд хоолой десерт өөрөө ихэд их тохиромжтой байна. Энэ гэхдээ нөгөө манай ариун идэж амжаагүй л дээ. Нөгөө яг үнэхээр юмнаас хоцорчоод идэв би нөгөө би ундаа гарч өгжүүлэн шоколад гарч өгжүүлнэ гэдэг шиг би болохоор идсэн үнэхээр үеиг юм бэлээ. Одоо чинь ингээд би суурин дээр бол ийм жижигхэн юм байна шүү дээ энэ ч тий. Би суурин дээр нэгдэж чадаагүй бүр 2 хоног хувааж идсэн гэж бодохгүй да хадгалж агаад. Тэгэхээр нөгөө нэг бас үеиг тэгээд аманд ороод хайлна гэд тэгээ хажуугаар нь бас нэг тийм нөгөө ямар нэгэн ажилбартай одоо энэ ч нэг хэлээд байгаа шүү дээ дотроо бас юутай байгаа гэх тий шаржигнуур бүтцтэй байгаа гэд. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ Bolt of Flavor та Black Thunder Япон шоко бар хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвүүг орцгоё. За дараагийн сэдв ерөнхийдөө бол энийг би Америкийн ихээс илүү дэлхийн загварын ертөнцтэй холбоотой мэдээлэл гэж харж байна л да. Ягаад тэгэхээр одоо бид нар Vogue гэх сэтгүүлийг маш сайн ерөнхийдөө мэднэ. За нэрийг ингээд сонсч ирсэн хүмүүс байгаа, сонсоогүй хүмүүс байгаа. Гэхдээ Vogue бол дэлхийд дахин загварын хандлагыг, чиг хандлагыг тодорхойлдог ийм том тоглогч болчихсон сэтгүүлээ. За тэгвэл Vogue-ийн харталт хэн байдаг вэ гэдэг чинь бас өөрөө тэр ард нь байгаа хүн маань өөрөө ингээд тийм үү дэлхийн загварыг тодорхойлдог тий. Ана Вентур гэж одоо би нэг ийм тайрмал үстэй дандаа нэг хар ингээд нүдний шил зүүцсэн явж байгаа хүний тухай ярих гэж байна л да. За тэгвэл Ана Вентур гэдэг хүн бол загварын ертөнцийнхний хувьд ингээд хар дарсан зүүд айдас гэж ярьд юм байна л да. За яагаад? За яагаад тэгэхээр нөгөө нэг одоо загварын 7 хоногуд болно шүү дээ. Эхний игнэнд үзнэ гэдэг бол ингээд бас ингээ алдартай өмөөл суудаг тийм үү. За Ана Вентурын хажуу суух бол айдас хинэ. Яагаад тэгэхээр ингээд Вентур хэрвээ ингээд камерт заяа ингээд зурагчны гэрэл зураг дээр Вентур нөгөө хүн л хальт ингээ харцлах юм бол тэр хүний карьер унцдаг гинэ. Йоо. Хараад харангууд карьер унц. Чи үний яриад юм үлээ. Үгүй үлээхгүй. Биш байж л та унцдаг гинэ гэдэг нь нөгөө нэг тэр ингээд тэр зурагт дарагдж байгаа шүү дээ. Ингээл тэр хүний нүд хашааш хөдөлжсэн байж болох байхгүй да. Гэсэн чинь Вентур ингээ харцсан болохоор энэний хувцсыг ингээ шүүсэн байна. Цүнхий газар тавьсан шүүсэн байна. Нөө шар хөвлүүд нь өлгөөд байдаг. Ийм хэмжээний нөлөөлөлтөө л гэж ярьж байна. Би үлээхгүй байна. Йоо. Ариун нэг заримдаа нэр болдог бол зодмоор санагдана гэдэг шиг. Даанч чадахгүй л дээ. Чи тэгээ яах юм? Турхаар чин цодно. За тэгээд Ана Вентур маань энэ жил 75 настай. Яалчгүй сүүлийн 37 жилийн турш дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойллоо. Тэгээд Америкийн Vogue сэтгүүлийг бол ингээд өмнө байгаагүй хэмжээнд хүргэсэн гэж одоо хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ хүн маань одоо ингээд Vogue-ийн ерөнхий редакторын ажлаа өгж байгаа юм. Ерөнхий эрхлэгчийн ажлаа. Тийм. Тэгэхээр яг энэ бол ингээд ялчгүй ингээд дэлхийд дахинд анхаарлын төвд орлоо. Ягаад гэвэл энэ хүн ч өөрөө ийм нөлөөлдөж зүгээр хатсан ингэсний төлөв цүнхийн доромжлчлоо гэж ингээд шар хөвлөс сэвдэг болохоор ягаад Ана Вентур ингэж муухай харсан бэ? Ягаад үл цүнхэн муухай үлгэж яваад ярьдаг байна шүү дээ. Цүнхий газар тавьсан байсан чинь Ана Вентур муухай харсан гэж үгэлтэй. Би одоо ингээд юун дээр костюм дээр цахан ойн сүнсэл халбар ордорны бол карьер унаа унах карьергүй хүн сайхан л үзэх. Гэтэ Ана Вентур бол үнэхээр яг би бол одоо Met Gala-гаар Ана Вентурыг маш хүчрэхгийг нь одоо мэдэж авсан л та. Ингээд Met Gala-д Ана Вентур чинь хэнийг өөрхөө бүгдийг нэг бүрчлэн сонгох юм байлээ шүү дээ. За тэгээд ингээд сонгохдоо за айрыг чамааг урьлаа. Гэтэ урилга бол $100,000 илүү $80,000 ч илүү тий. Тэгээд тэрхийн заавал өгөх хэрэгтэй. Би ингээ өргөдөөд тэгээд ингээ $80,000 байхгүй гэж хэлж болохгүй. Заавал өгөх юм шиг. Чингүүдээ бас ингээ арай би чамааг өрсөн. Гэхдээ аригууны дагуулж ирж болохгүй шүү ч гэдэг юм уу тий. Иргэдээ тийм хүн дагуулж ирэхгүй гэдэг нь угаасаа ингээ нөгөө урилган дээр тод байдаг. Одоо нөгөө улаан хавсны ёслол дээр ч юм уу тий хажуудаа заавал хүмүүс дагуулсан явж идэг шүү дээ. Одоо энэ Met Gala буюу Metropolitan Museum of юу лээ? Энэ одоо орж ирэхгүй. За тий. За тэнгуут яг ингээд одоо орчин үеийн урлагийн музей гэдэг энэ утгатай яг энэ одоо Met Gala бол яг ингээд
жилдээ нэг болдог тийм үү. Хандивын ажиллагаа гэж байгаа боловч Met Gala-гийн яг тэр жилийн дэм буюу яг ингээд нөгөө нэг зориулсан хувцсаар нь хин яаж гойсон бэ гэдэг чинь жилжингээ яригддаг тийм үү. Яг энэ дэр нөгөө хин алуу гэдэг чинь тэгээ Rihanna чинь бүр алаал тэгээ одоо энэ дэр чинь нөгөө нэг Kim Kardashian санаж Marilyn Monroe-гийн плажийг ингээд чихэж өмслөө бөө юм болоод гихмичлэн ингэж явдаг гэсэн. Гэхдээ энэ нөгөө би юу гэж бодоод байна л да. Би яг нэг түрүү ингээд нөгөө яалч харж амжаагүй. Гэтэ нөгөө Прада өмсөн чөтгөр гэдэг нэг кино байдаг да. Уран сайхны. Тэрнийг чинь Ана Вентура санаачилж хийсэн гэж яригадаад байдаг санагдаад их юм. А тийм үү? Тийм. За төгөлдөр ингэсэн ёо хааха энэ хүний талаар кино байдаг үстэ удахгүй сизон 2 гарах нэг тийм цуврал байгаад идэг юм шиг үлээ те. Яг энэ Ана Вентурын. Бүр үү. Би тэгж л одоо ойлголоо. Гэтэ би яг үндэ үзэж амжаагүй л те. Наачаад чих үүлээгээд байгаа. За ямар ч тач ингээд Ана Вентур маань Америкийн Vogue сэтгүүлээс бол ингээд нөгөө дээд албан тушаалаасаа бууж байгаа гэдэг ялсан. Гэхдээ контентын албыг бол ахалнаа гэдэг нь бол үлдэх юм байна. Тэгээ ялч хүн чинь 75 нас гэдэг бол яг одоо би одоо өөрийгөө төсөлдөг байхгүй. Би одоо хэлсэн шүү дээ. Тришкова 88 настай төрийн дунд сууж байгаа гэхэд би 88 наслахаа мэдчихгүй байх гэж сууж байгаа бачка болохоор ингээд нөгөө 75 настай хүн энэ хэмжээний байна гэж би төсөөлөхгүй байна. Гэтэ үнэхээр мундаг юм аа л гэж харж байна. Үнэ хэлэхэд би одоо ингээд хөтлөгч хийдэг болсноос хойш миний харах үнс их өөрчлөгдөд байгаа. За одоо ингээд би 32 настай болчиход 32 настай одоо нэг гүйцэтгэх захирлаар томилогдчихлоо. Тэгэл ингээд за ингээд нэлээд настай болсон те нам суудсан жив шигтэй тэгж бодогдсон байсан. Би 39 наст дүнгэж амьдрал эхэлж байгааг одоо ойлгож байна. Ягаад тэгэхээр одоо энэ одоо Трамп ч вэ, Ана Вентур ч ийм одоо радиод ажилласнаас хойш ийм хүмүүсийн яаж амьдарч яаж байгаа тухай ингээд сонирхоод эхлэхээр эднес чинь зүгээр 39 гэдэг дүнгэж эхэлж байгаа нас юм байна. Эднес ч одоо болоогүй юм байна. 75 наснда гүйцэтгэх захирал энэ ч бас лажаал ихтэй л ажилладаг бодвол. Үгүй дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа гэдэг чинь ёо тэг ингээл одоо Трампыг харал да манайх танаа энийхээ заавал хэлдэг те. Үүстэй нэр хүлснэс нь гарч бахалтай ярьчихна. 79 настай да дэлхийн ингээд тэргүүлэх гүрнийг өдөр да тий бодлого тодорхойлцоо явж штэ нөлөөллөө. За би өстө ойрд ингээд Трамп нэлээд орж ирэхээр нь Илон Маскыг орж ирэх нүг гэд нэлээд шүүсэн орж ирээгүй өнөөдөр. Ахыгаа гэл. За дараагийн мэдээлэлтэй орохоос өмнө хамтран дэмжин ажиллаж байна. За манай нэвтрүүлгийг Ara комплекс дэмжин ажиллаж байна. Тэгэхээр Архангай аймагт 2023 оноос эхлэн Ara комплекс Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг хамгийн урт хамгийн олон хөтөлбөртэй Ara фестивал. За энэ жил 2025 оны 6 сарын 24-ний өдрөөс эхлэн зуны хөтөлбөрүүд эхлэхэд бэлэн боллоо. За энэ жилийн хувьд Ara фестивал нь олон хамтлаг дуучид ирэх амьд хөгжмийн Ara Live Music, Ara Hip Hop фестивал, DJ оркестра хослсон ностальжи найт зэрэг 8 төрлийн шоу тоглолт байгаас гадна энэ жилийн хувьд хамгийн онцлог зүйл нь 7 дугаар сарын турш байрлах өдөр тутмын бүгдэд хүртээмжтэй хөтөлбөрүүд юм байна. За үүнд нь Үлэг гүрүүлийн музей байгаа юм байна. За тоглоомын парк, Тэмүүжин хүүхдийн дуур, хүүхдийн тоглоомын асар, хүүхэд харах үйлчилгээ гэж байгаа. За арт галерей гэж бас байгаа. Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон худалдаа үйлчилгээ байна. За Монголын хамгийн урт гулсуур, зиплайн, Монголын ханхны орчин үеийн олон улсын стандарт морин тойруулахын уралдаан, пейнтбол байна. За бүгдээрээ Ara фестивалийн энэ зуны аяллаа төлөвлөгөөнд заавал оруулаарай. Фестивалтай холбоотой мэдээллийг Ara Fest-ийн вебсайтаас орж үзэх боломжтой. Ara комплекст баярлаа. Баярлаа. За дараагийн мэдээлэл рүү оръё те. Дараагийн мэдээлэл за Их Британд Kyle Clifford гэдэг хайлт 50,000 хайлттайгаар тэргүүлж байна. Тэгэхээр Kyle Clifford гэдэг хайлт 19 цагийн өмнөөс явсан. Ер нь би энэ хаана харлаа гэд Hot Topics-оор нэг хайлт орж ирж исэн юм байлаа. Уншаад мэдсэн. Тэгээ Kyle Clifford бол ийм маш зэрлэгээр аллах үлдсэн хүн. За тэгсэн чинь BBC гэж одоо Их Британий одоо хамгийн том мэдээний одоо байгууллага шүү дээ. За BBC-д ажилдаг хүний эхнэрийг нь хоёр охиныг нь алдсан. Одоо саналаа. Тэглээ би ярьсан мэдээ зөв. Тийм. Хатан ээжигээ одоо 25 настай энэ Kyle Clifford гэдэг настай залуу найз охиноосоо салснаа салах чинь бас хэцүү шүү дээ. Салаад ингээд нөгөө салалтаасаа гарч чадахгүй шарнда эхнэрээ ална. Найз охин очиж ална. Алхахтай гол нь хүлээчээд хатан ээж нь дүүтийн хамт алсан. Тийм үйл явдлаас. Тэгсэн чинь энэ одоо алсан гэр бүлийн одоо нөхөр нь аав нь буюу энэ хүний одоо аав нь одоо BBC-гийн морин одоо уралдааны бүр тайлбарлагч юм байна. Алдартай хүн юм байна. За энэ алдартай хүний
гэрт нь очиад алдсан. Тэгээд BBC яг өөрийнх нь ажилтных нь гэр бүлтний ийм асуудал тохиолдсноос болоод өчигдөрхөн яг ярилцлага хийсэн. За тэгээд энэ ярилцлага дээр энэ Kyle Clifford-ийн хэргийг яаж явсан, ер нь юунаас болсон гэж үзэл бодлоо маш нэг нүгүү дэлгэрэнгүй ярьсан. Энэ чинь бас эмзэглүүштэй сэдв штэ тий. Чин сэтгэлээсээ ингээд түүний аав нь John хин за би одоо нэрийг харна. Нэрийг мартчихлаа. За энэ би нөгөө нэг чамаг ярангуй саналаа. Одоо ингээ нөгөө өдөр болгон ингээл миний одоо гараар гэх юм уу те зөндөө олон ямар нэг мэдээлэл дамжчихдаг болохоор би уус гаргаал мартаад байдаг. Яг үнийг хэлэхэд энэ нөгөө би сүүл рүүгээ өөрийгөө ерөөсөө нөгөө алтан загасны ой синамжтай гэж боддог байхгүй юу? 2 секунд л мартчихдаг. Гэсэн чинь энэ мэдээллийг би чамаа хэлэнгүү саналаа. Ягаад тэгэхээр би энийг бүр хамгийн тод санаж нөгөө crossbow гэдэг би чамаас эн чи яг юу вэ гэсэн чинь чи хавчаахаа гэж хэлжсэн тий. Тэнгүүт яг энэ одоо тийм найз бүсгүй хүлээж жагаад хавчаагаагаар ингээд 3 үний амь насанд хүрсэн ингээд яг тухайн үед хоёлаа гэж би яг ярьж байсан энэ мэдээг одоо чамаг ярангуй саналаа л да. Тийм. Би харин хин ярьснаад санахгүй байна. Гэтэ ямар ч байсан энэ хүн энэ Kyle Clifford хэрэг ягаад буцаад ингээ хайлтанд орж ирж байгаа гэхээр John Hunt гэдэг түүний аав нь ингээд маш нээлттэй юу болсон талаар ярьцлага өгсөн. За тэгээд түүний охиныг нь охтуудыг нь бол Louis Hunt, Hannah Hunt гэдэг. Hannah Hunt нэг чинь юм биш уучлаарай. За эхнэрийг нь 61 настай Kyle Hunt гэдэг энэ хүн бас эднүсийг алдсан тухайгаа сэтгэлдээ хуваалцсан. Тэгээд ингэж ярьж байна. Гэр бүлийн хүчирхийлэл ер нь эмэгтэйчүүдийг үзэх үзлийг дэвэргээд байна. Энэ тийм одоо аллах үлдэх шалтгаан нь мисожини буюу эмэгтэйчүүдийг үзэх энэ үзэл байгаад байна. Ер нь сүүлийн үед бас ийм одоо үзэл нэмэгдээд байгаа гэдээ одоо хин Ариман байн яриад байгаа шүү дээ. Андрю Тэтийн асуудлаар тийм. Андрю Тэт бол ер нь эмэгтэйчүүд бол яг л манаа нөө дээр үед ярьдаг гэсэн шиг сардаа нэг удаа усан дээр нь гიშгэлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн урт ус ухаан богино гэл одоо тийм үе үе зодох хэрэгтэй, хандын дарах хэрэгтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм үзэгдэл ер нь нэлээд газар аваад байгаа. Энээс болсон гэж аав нь бол одоо ингэж ярьсан. Гэхдээ нэг ийм сонирхолтой үнсэг ярьсан байна. Тэр Kyle Clifford гэж миний охиныг ганц ч удаа гар хурж байгаагүй. Хизээч дууга өндөрсгөж байгаагүй. Хизээч ийм одоо юу гэдгийг хүчирхийллийн тийм үзэгдэл байгаагүй буюу энэ одоо үзэн ядал нууц байсан гэдэг санааг л илэрхийлж ашиг юм л та. За тэгээд хамгийн энэ үйл явдал нэг ийм баатар гэх юм уу одоо тодроод байгаа хүн нь болохоор түүний том охин Хана юм байна. Хана нөгөө хавж байгаа Kyle Clifford ч орж хавж байгаа ингээд орж ирээд будаж яхад нь аавлуугаа яриад энэ аллах болж байна гэд хэлсэн юм байна. Уцаар яриад биш цагдаа руу дуудаж хэлсэн 999 гэдэг юм байна. Их Британи цагдаа руу дуудлага өгөөд ингэж амьдсан аавынх нь амийг аварсан үйл явдал болсон. Яг гэвэл аав нь яг гэрлүүгөө очиж явж байсан. Хэрвээ дуудлага өгч ингэж зогсоож амжааг бол аав нь очиод тэр Kyle Clifford магадгүй аавыг нь хүлээжсэн. Гэр бүлээр нь хүс тэмдэхийг хүсчихсэн болж таараа. Тэгэд миний Хана гэдэг охин миний амийг аварсан гэсэн. Тэгэд цагдаа нар 30 жил цагдаад ажилласан хүмүүс танаа охин үнэхээр одоо зоригтой байсан ийм үйлдэл тэр дунд ингэж гаргаж амждагчгүй тийм аимшигтай үйл явдал болж байгаа. Тэгэхэд охин ч ийм зоригтой байсан шүү гэд. Иймэрхүү бас их нарийн гэх юм уу нандан эмзэг сэдвээ нэлээд ярилцаад. Тэгээ эргээд буцаад энэ одоо сэдв хэрэг одоо анхаарлын төвд ороод байгаа юм байна. Энэ найруулагч яг түрүү нөгөө юуг нь харууллаа хоёулынх нь яриад хавчаахыг харуулад нөгөө аллагын зэвсэг гэж ярьдаг. Аллагын зэвсгийг харуулж байна. Тэгээд чи урчигдэр ярьлаа. Одоо нөгөө сөүлийн метронд бензин цацж байгаа гал тавьдаг гэдэг чинь бас л их нэртэй ингээд гомдсон шарлахсан уурандаа тийм үү газар доор байгаа метронд явж байгаа тэр 130 гаруй үнэтэй метронд бензин цацж жагаад гал тавина гэх мэтлэн ингээл ерөөхдөө яг энэ одоо би яриад байгаа тийм мисожини гэдэг энэ үзэл бол ерөөхдөө дэлхийд даяар л ингээд нэг тийм хандлагыг ингээд зарим нэг хүмүүс өрдөөгөөд байна. Гэхдээ би ганцаараа яриаггүй. Ягаад тэгэхээр британчууд өөрсдөө дахин цагдаагийн албанаас нь мэдэгдээд байгаа. Мисожини буюу эмэгтэй хүнийг үзэн ядах ингээд нөгөө дорд үзэх үзлийг нь Эндрю Тейт гэдэг хүн өрдөөгөөд байгаа болохоор манайд гэмт хэрэг гараад байна гэдгийг бүр яг цагдаагийн албаны өөрөө мэдээллийг ярьсан байсан шүү. Гэтэ яг мисожини гэдэг үзэгдэл ер нь байсан юм нь ил гарч ирээд байна уу? Эсвэл ингээд нэмэгдээд байна уу гэдэг нь бол цагдаагийнхнаас илүү нэг социологчдын асуудал байх л та. Тэр нь одоо бас их зүгээр сонирхолтой байна. Ямар ч байсан ийм үзэгдэл бол байдаг. Тэгээд энэ бол энэс болж нэлийн ийм хэрэгүүдийн бас нэг нь энэ Kyle Clifford-ийн хэрэг байна. За одоо хавж байгаа болон цариг нь одоо харуулж ийм залуу юм байна те. Хараад авлаа. Тийм байна. Хавж байгаа нь яг харагдаж байна те. За хөлөө дараагийн мэдээлэл рүү. За дараагийн мэдээлэл өнөөдөр 6 сарын 27-ны өдөр манай бага охины маш их хүлээж байгаа өдөр. Энийг гэхдээ би заяа
би ингээд заяа одоо юу гэдэг би ингээд маш сайн ээж болохоор хүүхдүүдийнхээ утасны хэрэглээ хяндаг тэдэн цагаар үзүүлдэг гэж худлаа ярихгүй л те. Тэгэнгүүт яг ингээд нөгөө манай бага охин ялангуяа би ч өөрөө киноны хоббитой. Хэрэв би ном уншаагүй байл кино л үздэг. Гэртээ харангуут яг зурагтан дээр баримтат кино байнга л явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай бага охиныг би ерөөсөө анзаараагүй. Энэ дэр бүр аягүй хөөхө орж ирсэн. Ингээд нөгөө утасныхаа нөт дээр баахан кинон дээр заяа үнэлгээ өгөөд 10-аас заяа өөрөө. Тэгснэ доор нь ингээд хөөхө англиар ингээд юу бичсэн сэтгэлээ бичсэн. Би тэрнийг харангуутаа ямар тийм ингээд сэтгэл ингээд аягүй хөдлөл манай бага охин ч одоо энэ жил 12 нас хүрнэ. Тэгээд би ямар хөөх юм жожги юм байж юун киносыг ингэж бодсон байхгүй. Тэгсэн чинь одоо манай охин ч нөгөө Squid Game хүлээж байгаа. Энэ болохоор манай бага охины насанд таарах юм биш л дээ. Гэхдээ тэгээ одоо би угаасаа нөгөө муу ээж болохоор үзүүлсэн л л та. За Squid Game-ийг дэлхийд даяараа хүлээж ийн. Одоо энэ 3 дугаар сизон буюу сүүлийн сизон гарах гад ялчгүй англи хэлтэй орнуудад болон Солонгост Squid Game гэдэг үг ороод иржээ. Англи хэлтэй ч байдгаа ерөөс нь бүх улсуудад Squid Game Япон дээр явж илээ, Орос дээр ч явж байгаа шүү дээ. Тэгээд бүгд л одоо Squid Game-ийн 3 дахь улирлыг хүлээж байгаа юм лээ дээ. Англи, Америкт бүгдэнд нь Squid Game гэдэг айлд тэр хүлж илээ. За Squid Game маань өөрөө 2021 онд анх гарч ирсэн. 1-2 дугаар улиралтай, 1-2 дугаар улирал 8 ангитай. За тэгээ үйл явдлыг ингээд нөгөө бас зарим хүн үзээгүй байж магадгүй цухас ингээд маш богинохон ярьж өгье. За амьдрал нь тулцсан тийм үү ингээд тартагтаа ингээд тулцсан гэж ярьдаг шээ бид нар те өвхөж бэлэн явж байгаа яхаас ч буцахгүй явж байгаа хүмүүст татгалцахын аргагүй санал буюу та нар ингээд нэг тоглоом тоглоод тэгээ оролцоод ингээд 455 сая вон авах ингээд эрэхтэй гэдэг ингээд тоглоомд ингээд оролцсон. Гэтэ тэрнийг ийлэлгүй л дээ нөгөө хүмүүс нь оронгуудаа л мэднэ. Ямар амар тоглоом бэ гэдэг тийм. Тэнгүүд орсны дараа ерөөсө зүгээр л амь насаараа дэнчин тавьж байгаа. Тэгээд тоглоомондоо одоо Squid Game-д ч өөрөө Squid ч өөрөө 10 алж гэсэн үг. 10 алжийн тоглоом гэдэг одоо солонгосчууд өөрсдөө тоглодог. Манайхаар бол баавгаан чихлээд байгаа байхгүй юу? Яг ингээд нөө шугамнаас давахгүй чихэндээ нуугдах нухуу гэж бид нар ч өөрсдөө тоглож өссөн шүү дээ. За тэгсэн чинь ингээд баавгаан Squid Game гэдэг энэ тоглоом нь ингээд нийлээ хэдэн төрлийн солонгосчууд ингээд хүүхэд тахта тоглож өссөн тоглоомудаар ингэж хийгээ. За тэгэд амьд үлдсэн тэр их мөнгийг аавна гэх мэтлээ ингээд үйл явдал нь өрнөж байгаа. За тэгвэл найруулагч нь гэдэг нэг залуу бол манай ингээд би бүр маш сайн тод санаж байна л да. Энэ залуугийн тухай мэдээлэл манай Монголын сошиал дээр нэлээд явсан. Найруулагч залуугийн мэдээлэл яагаад гэхээр энэ хүн маань өөрөө бас ингээд яг энэ киног гарах гэж маш их үзсэн гэж ингээд нэлээд жоох уран сайхан жолцсон зэн ноутбукээ ламбардан тавьсан гэх мэтлээ ингээл явуулсан л да. Яг ийм Жохоо ажир нэмэж явуулсан гэсэн. Үгүй яг би яг ноутбукээ ламбардан тавьсан гэдэг хэсгийн төрөө ингээд бас хэрэг баримттай байвал гээд хайсан чинь яг тиймэрхүү юм олцсонгүй магадгүй солонгос хэл дээр байгаах би англиар хэлсэн л да. Тэнгүүд Хуан Донкюк гэдэг энэ залуу болохоор өөрөө яг ингээд зохиол бол 8 онд бичсэн. Гэхдээ бичгтээ бол дотроо ингэж утсан гинэ. Нийгмийн ялгаа ингээд тийм үү хүмүүс ингээд те яг бид нар ч одоо хархны уралдаан гэж ярьдэн штэ нэг одоо ингээд маш ингээд өдөр болгон те ингээд мөнгө олоод ямар нэгэн байдлаар амьдралаа ингээд тэмцээд ингээд тулгаж өнгөрүүлж байгаа энэ амьдралыг хэрхэн давах вэ гэж гих мэтлээ ингээд те зовж байгаа энэ зовлон магадгүй дээдлийн хүмүүст нь мэддэггүй доотлолт нь байгаа хүмүүс ямар их зовлон үздэг вэ гэдэг ингээд би үзүүлэхийн тулд энэ зохиолоо бичсэн. Гисэн чинь production компаниуд за тэнгуүдээ нэмээд солонгосын жүжигчт нь ерөөсө наач хут наа чи ямар наач ёстой явахгүй наач орохгүй гэлээ. Наач ийм хүчрхэлтэй кино хизээж орохгүй хин ч авахгүй гэл татгалзаалсан. Ингэж заяа 8 онд бичсэн зохиол нь татгалзаж ингээд одоо үгүй гэсэн хариулт авсаар хагаад хаа байсан 19 онд ингээд Netflix ч өөрөө нэлээд томроод тухайн үеч нөө солонгосын ингээд шоу бизнес ч өөрөө ингээд тийм юу болсон. Тий нөгөө юг гарснаас хойш те PSY гарснаас хойш солонгосын шоу бизнес ингээд дэлхийн анхаарлын төвд ороод тэгээд Netflix бүр стратегийн одоо нийтлэлийг би уншижсэн л да. Стратегийн хөрөнгө оруулалт солонгос руу хийж байгаа. Солонгост одоо ингээд том төслүүдийг хөрөнгө оруулна гэдэг. За тухайн үед маш өндөр үнийн дүнтэй. За багада 500 сая доллар байна уу 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг. За тэрний үр дүн нь одоо ингээд бид нар солонгосоор дүүрэн Netflix-ээр дүүрэн солонгос кинонууд гарч ирсэн. Тэгээд сүүлдээ солонгос кино үзэхгүй кино үзэх сонирхолтой болтлоо. Солонгосод ноёлж ин л да тий. Супер production сайтай л дэж хөрөнгөөр зодж ин тий. Тэгээд ингээд энэ залуу маань Netflix 2019 онд за ингээд тий нөгөө алдарт ингээд гологдсон тий бараг ингээд одоо хэрэг үнэн бол ноутбукээ ламбардан тавих хүртэл зовоосон киногоо ингээд хийхээр болсон. За ингээд хийснийхэн дараа дэлхийд даяар ч одоо тесрэлт болоо тий бид нар бүгд үзсэн. Манай 11 настай охин үзсэн тий одоо 27 оны хүлээгээд өнөөдөр заяа манай хүн лагераас ирэх гэж байгаа штэ бүр үзэх гээд. Тий.
Йоо. За бас өндөр хүлээлттэй байгаа юм байна. Би ихтэй Squid Game 2 дугаар удирлыг үзгээд унтцсан байлээ. Одоо ч наас ерөөсө бүтэн кино үзэж чадхаа. Тийм анхаарал төвлөрөх чадвар ерөөсө суулгацсан Би ч гэсэн найсаа үзэгүй 2 морийг бол үзээгүй тэгээд. Үзэж амжаагүй. Нэг нь бол үзсэн. За өнөөдрөөс өглөө бүрээрээ те God Pro нэмэх ашигтай бактери манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За GAT-Pro ашигтай бактерийг өнөөдрөөс өглөө бүр хэрэглэснээр дархлаа эзний эрүүл мэнд арьсаа улам өнгөлөг болгоно. Тэгэхээр бүх насныханд бол зориулсан GAT-Pro бол ингээд хүүхэд ч юм уу те хүүхэд зориулаагүй гэх юм байхгүй дархлаагаа дэмжих хүсэлтэй ходоод гидсний асуудалтай нэмээд өтгөн хатдаг гидс амархан хямардаг амархан гүйлгдэг өсвөр насны батгшилт явагдаж байгаа. За тэгээд бас заримдаа антибиотик хэрэглэсэн үед хүний биед ямар нэгэн өөрчлөлт гараад байдаг. Яг энэ үед ингээд зөвлөдгөө. За ялангуяа хүүхдүүд ханиад тусангууд л ер нь юм болонгууд л антибиотик ашиглаад байгаа. Антибиотик бол биеийн одоо бүх ашигтай ч ашиггүй ч хамаг энэ нөгөө микробиом гэж нэрлэдэг шүү дээ. Одоо бактерийн тийм орчныг нь эвдлээд хайждаг гэх юм уу? Ашигтай ашиггүй нь устгачдаг. Тэгээд энийг сэргийх шаардлагатай болдог. Тэхийн тулд ашигтай бактериудыг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр дархлаа ирээдүйн одоо эрүүл байдалтай хөрөнгө оруулж байгаа бас нэг том хэлбэр. Тэгэхээр дөрвөн давхар бүрхүүлтэй. За GAT-Pro бол онцгой. Амьд бактериуд нь агаар задарч өгдөггүй болдог гэсэн үг. За тэгэхээр ашигтай бактерийн янз янзын технологиуд нь эдийн засгийн идэх гэхээр зарим нь ихэнх нь өгөхөд үр дүн нь багасгаад байдаг бол GAT-Pro бол онцгой патент эзэмшдэг яг энэ чиглэлээр технологи хөгжүүлдэг компани юм билээ. Тэгээд амьд бактериуд нь агаар задарч өгдөггүй, амны шүлсэнд задардаггүй, хотоодны хөгжил задардаггүй, цөсний давсанд уусгаас хамгаалan яг гидсний зохих газраа очихлоо задрахгүй жаад дэлхийд ганц технологи гэж байна патентлэгдсэн. За ийм байдлаар очих ёстой газраа ажиллаа хийдэг ийм одоо ашигтай бактериуд аа. Тэгэхээр хеликобактерийн эмчилгээний үед антибиотик хэрэглээний үед хэрэглэн антибиотикаас хамааран үс мөөгөнцрөөс сэргийлэх гээд тийм давуу талтай. Одоо өөрийн би мэдэхгүй байна л да. Би нөгөө дөрвөн давхар гэдгийг би бүр өөрөө хайж үзсэн. Тэсэн чинь зарим ингээд одоо юм ч юм уу те хүний шүлсэн задарчдаг ходоодны хүчил бол те маш их ингээд нөгөө одоо хоруу чанартай байдаг гэх юм уу. Одоо би ходоодны хүчлийн тухай ихэд видео үзсэн чинь олон хүний ходоодны хүчлийг гаргаж агаад хүн дотор нь орох юм бол хэдхэн цагийн дотор ингээд биеийг арьсан ингээд өвчиж эхэлдэг гэл ингээд тиймэрхүү байж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ходоодны хүчил задрахгүй яг л очих газараа очиод үйлчлэх газараа үйлчлдэг гэдгийг би яг ингээд энэ дээр ингээд тулгуурлаад уншижсэн л та. За тэгээд GAT-Pro нэмэх маань нэг бас гой зүйл нь хүүхдийн цайр сэлэний өдрийн хэрэгцээг агуулгах төр тунгаар нь байснаар дархлааг бас дэмждэг. За Солонгос улсын Devon компани бүтээгдэхүүн. За тэгэхээр бүх эмийн сангуудаар GAT-Pro нэмхийг худалдаалж байгаа. Та бүхэн GAT-Pro-г өднөөдрөөс өглөө бүр ашиглаж хэвшээрэй. GAT-Pro нэмэх ашигтай бактери манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. За нараа шагдрах жингсэн байна. Тим хайхтар юм гардаг юм уу? Манай 13 дахь хүүх үзээд лээсэн. За би буруу санааг бол нэгдүгээр үйлрэлт бол бас алаан талаан нэлээд цус нүжтэй л үзэгдлүүд гардаг санаад байна те. Бас лигүүл юм байлээ. За тэгээд одоо сайн мэдгүй маа. Дараагийн сэдвлүүгээ бүгдээрээ орцгоё. Аль хаминэ гэдэг хайлт 100 мянган хайлттайгаар Америк нэгдсэн улс тэргүүлээд байна. За Иран Израилийн дайнлуу эргээд орж ин л да. За энд одоо Америк нэгдсэн улс татагдаж орхоод үхсэн, одоогор бол гал намждсан чимээгүй байх шиг байна. За энэ мөчөд чив чимээгүй болчиход байсан. Аль хаминэ гэдэг Иран ч нь бол исламын шашин туус гэж байгаа. Шашны тэргүүн аль хаминэ чив чимээгүй байжгаад гарч ирээд за үгээ хэлсэн. Юу гэж хэлсэн бас олонний анхаарлыг татж байгаа юм шиг байна. За тэгээ Google Trend дээр 100 мянган хайлттайгаар Америк нэгдсэн улс жишээ нь орж ирсэн байлээ. Бусад улсууд ч гэсэн бас аль хаминийн үгийг бас их тийм яагаад байгаа хэ тэ хүлээж байгаа. За тэгээд ингэсэн байна. Ерөнхийдөө товчхондоо мань хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ Иран бол тэгж их одоо юу аваагүй. Цохилт бол тэгж их аваагүй. Ингэсэн байна. Би эхлээд сүнөөч бохирлож халдшгүй бүрдэлтэй олон удаагийн хамгаалт барьсан тэдний нэгжүүд дээр дахин давшилж хот суурин болон цэргийн олон газар үнсээр нь устгаж чадсанд бахархаж байна гэж Израилийн одоо юуг яасан одоо цохилт өгсөн тухайгаа ярьж байна. За тэгээд Америк нэгдсэн улсад шууд орж ирсэн. Израилийн бүрэн устгахыг үр дүнгүй болгохын тулд оролцсон ч ямар ч ашиг олдгүй бутсан. Харин бидний эсрэг хатуу цохилт өгч чадсан гэж бас одоо аль хаминэ хэлсэн бэлээ. За өөрөөр хэлбэл ер нь бол одоо энэ цохилт авсан цохилтоо багасгаж тэгж амар цохилт болоогүй. Бид нар бол одоо цохилт өгөх чадах хэмжээний бид нар бууж өгөөгүй шүү. Одоо бид нар байсараа бид нар бараг л ялалт байгууллаа гэсэн утгаар аль хаминэ тийм хэсэг Иранда үг хэлсэн бэлээ. За тэгээд энэ нь бас анхаарлын төвд бас юу гэж хэлхийг хүлээж өгсөн хүмүүст
одоо нөгөө л ярьж байгаа юм л миний бодлоор ярих шиг л боллоо л да. Тэгээд хүмүүс бас сонирхоод ирсэн юм байлээ. Өчигдөр хоёлаа чинь зүгээр битүү Трампаар амьсгалсан шүү дээ. Тий. Тэгсэн чинь өчигдөр бол ингээд ялч улс төрийн мэдээлэл дээгүүр байсангүй. Өнөөдөр бол ялч орж ирж байгаа анхны улс төрийн шахуу баг энэ байла. Гэхдээ энэ дээрээс ингээд Израиль Ираны ингээд асуудлуудыг ингээд харж яхад надад нэг юм анзаарагдсан. Яг ингээд нөгөө нэг хоёр талын хэвлэл мэдээллийн дайн бас ингээд давхар шууд өрнөд юм байна. Одоо чинь орчин цагт л юм болчиход байна л да. Аль хамааны ингээд ийм мэдээлэл одоо энэс хийхээс өмнө өчтөр жишээ нь ингээд би мэдээллүүдийг ингээд харж исэн hot topics-ийн дараа тийм үү. Тэгсэн чинь ингээд шууд ингээд бүү Америк чинь тэр цохиолт өгөөд баг хамаг юм ин устгачлаа гэдг нь нотлогдлоо гэж орж ирээдсэн баггүй юу. Тэгсэн чинь одоо болохоор аль хамааны болохоор та нар нэг сайн бараагүй шүү гэдэг өнцгөл өгсөн байна шүү дээ тий. Тийм ер нь бол Америкийн нэгдсэн улс одоо манай цохилт өгсөн ерөөсөө олигтой үр дүнд хүрээгүй. За бид нар бол бууж өгөөгүй гэсэн тиймэрхүү юм яриад байна л да. Манай 90 сая хүн Иран бол одоо ойролт оронд яалтчгүй супер гүрэн болчих боломжтой тийм одоо кандидат нөөцтэй үнэхээр нөөцтэй 90 сая хүнтэй тэгээд өөрөө юу гэж хэлж байгаа юм. Манай 90 сая хүн зөв нэг дуу хоолойтой нэгдмэл байна. Хүчтэй байна гэж. Одоо энэ хүү бас л өөрөөр хэлбэл бас л нөгөө гал намжсан боловч эн чинь хоорондоо бас л ингээл бид нар ер нь бол алдсан шүү л гэж цаанаа ингээл ард түмэндээ хандаж хэлээлээ л да. Ялч нь үзэл бас юуны суртлын бас дай өрнжин тий одоо бид нар чинь суртал хуулгын гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэл одоо интернетээс юм уу мэдхгүй байна. Гаднаас ингээд нөлөөлөх орлогыг хааж байгаа мүү гүм үү те. Тэнгүүд одоо ингээд аль хамааны ингээд 90 сая хүн гэж хэлж байгаа боловч 46 жилийн чинь одоо исламын бүгд найрамд тулсынхаа нэрэн дор явцыг энэ хүмүүс чинь бас магадгүй нөгөө өмнөх шахын үеийн сүүлчийн шахын үеийн те. Реза Палави. Тийм. Реза Палавигийн үеийн бас нийгмийг хүсдэг хүмүүсээс энэ дунд чинь байж л байгаа шүү дээ. Харин тий. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай Bolt of Flavor Black Thunder Япон шокобар хамтран ажиллаа. За мөн өнөөдрөөс өглөө бүр өрөөтэй Gat Pro нэмэх ашигтай багтаар хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.